Баярын өдрүүдэд хөлийн бомтуудыг түр хаана. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй глобал медиа хэлж байна. Студид хөтлөгч Ганбатын баасан сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулно. Путин зандан шатар 2 Москвад уулзлаа. Хэлэлцээний дэлгэрэнгүй ба бүтэн бичлэгийг манай суугаар хүлээн авна. Нүхэн жорлонгоос болж ус хүрсний бохирдол үндэсний гамшигт хэмжээнд хүрээд байна. Цуглуулагч Бат Пүрүү Шазан Варын үйлдвэрийн 70 жилийн зориулсан үзэсгэлэнгээ толиуллаа. Москва хотноо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалт болж мөн үүнтэй зэрэгцсэн Монгол улсын ерөнхий сайд Гомж Овын зандан шатар Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путинд хүндэтгэн бараалгасан уулзалт боллоо. Талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд болох худалдаа бүс нутгийн хамтын ажиллагааг хэлэлцэв. Бид уулзалтын бичлэгийг ямар нэгэн тайлбар эвлүүлэггүйгээр хүргэж байна. Хүндэт ерөнхий сайдаа эрхэм нөхдөө та бүхэндээ дахин уулзч буйдаа туйлын баяртай байна. Бид сайхан уулзахдаа Монгол улс болон Оросын холбооны улсад нэн тэргүүнд санал нэгтэйгээр авч үздэг олон чиглэлийн асуудлын талаар дэлгэрэнгүй хэлцэх боломжтой болсон. Ерөнхийдөө манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжин тэлж харилцааны төвшин сайн хэвээр байгаа нь биднийг баярлуулж байна. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойтой золгож байна. Манай хоёр талын харилцаа хамтын ажиллагаа тогтвортой шат дараатаагаар үргэлжилж байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар худалдааны эргэлт $9 өссөн өнөөгийн олон улсын нөхцөл байдал үнэлэмж өндөр сайшаалттай үзүүлэлт гэж хэлж болно. Мөн энэ оны 6 дугаар сард Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд бүр хугацааны худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь зөвхөн эрэг дохио төдийгүй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна. Он дуустал Улаанбаатар хотно худалдаа эдийн засаг шинжилгээ техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид Орос, Монгол, Хятад 3 улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг. Өнөөдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд тус улсын засгийн газрын тэргүүнтэй уулзах боломж олдсон бөгөөд түүнтэй 3 талд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцсан. Эрхэм өндөд Владимир Владимирович, тантай дахин Москва хотноо уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Юуны өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн халуун дотн мэндчлэгийг танд уламжилъя. 9-р сарын уулзалтыг дурсаж манай хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт таны гаргасан анхаарал, үнэтэй хувь нэмэрт гүн талархал илэрхийлье. Бид өнөөдөр ч энэ талаар ярилцсан. Ялангуяа үрийн зохицуулалт, газрын тосны бүтээгдэхүүний асуудлуудад таны үзүүлсэн дэмжлэг, оролцоог үнэлж баршгүй юм. Ирэх хүнд Монгол Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойн хүрээнд хоёр улс хамтран тэмдэглэлт олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэнд мэдээлэхэд манай улс Монгол Оросын бүс нутаг хоорондын анхны форумыг 12 дугаар сарын ихээр эрхүү хотод зохион байгуулахаар бэлтгэж байна. Манай хоёр улсын бизнес ажил хэргийн бүх төлөөлөл оролцсон. Бүс нутгийн болон хөлийн бүсийн хамтын ажиллагаа нь Монгол Оросын харилцаанд онцгой чухал байр суурь эзэлдэг тул бид үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Форумын үеэр 2026-аас 2030 оны хугацаанд хэрэгжих бүс нутгийн хамтын ажиллагааны дунд урт хугацааны хөтөлбөрийг баталгаар төлөвлөж байна. Энэ манай хоёр улсын бүс нутгийн харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна. Харилцан төлбөр тооцоо. Худалдааны асуудал бол бидний хувьд нэн чухал сэдв хэвээр байна. Манай сангийн сайдууд өнөөдөр бараг бүх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Бид Оросын банкны салбарыг Монгол улсад нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн байна. Үзэгчтэй хөрвүүлэн цөөн хормын мэдээг хүргье. Актемч Содом сүрэнгийн наран гэрлийг Чингис хаан тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршууллаа. Өмнө нь энэхүү нэр хүндтэй одонгоор 2005 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч Очрот, 2006 онд төрийн шагналд урлагийн гавьяа зүтгэгдэн хөгжмийн зохиолч Шарав, 2009 онд ерөнхий сайд асан Бям сүрэн, 2010 онд төр нийгмийн зүтгэлтэн Гонжиг дорж, 2011 онд ерөнхийлөгч асан Багванд, 2012 онд улсын хурлын дарга асан Дэмбэрэл, 2013 онд ерөнхий сайд асан Содном, 2014 онд нэрт дэмтэн физикч Актемч Намсрай, 2015 онд соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Яруу найрагч Миндоё, 2016 онд гавьяа жүжигчин Дөөрийн дуулаач Ариун Баатар, 2017 онд гавьяа тамирчин Олимпийн авраг Төвшинбаяр, 2019 онд Хүү хамтлаг, 2021 онд сансрын нисгэгч Гүр Аригчаа, мөн Монгол улсын зэвсэгт хүчин, 2022 онд Актемч Дорж Готов, мөн Америк нэгдсэн улсын эрдэмтэн доктор Жак Уотерфорд, 2023 онд улсын филармоны морин хуурын чуулга, 2024 онд нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий наримчгийн дарга Банги Мун нар хүртэж байжээ. 20 дугаар зууны Монголын нэрд соён гэгэрүүлэгч Бямбын Эренчин буюу Эренчин Доржи Бямбаевын номын үзэсгэлэн Улаан үд хотноо дэлгэдлээ. 11 дугаар сарын 21-ний энэ өдөр нэр дэвтэмтэн зохиолч Эрхэм Гүүш буюу орчуулагч Актемч Эренчин Доржи Арадна Жапович
Бимбаевын мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Тэрээр амьдралаа мэдлэг соёлын төлөө зориулсан Монголын шинжлэх ухааны академиг үүсгэн байгуулахад оролцож анхны шүлгээс эхлээд үүрийн туяа арман хүртэл 200 гаруй бүтээл төрөвсөн. 15 хэлийг чөлөөтэй эзэмшсэний зэрэгцээ Пушкинээс Чехов хүртэл, Мафасанаас Лондон хүртэл дэлхийн сонгодог уран зохиолоос 250 бүтээлийг орчуулж хүргэжээ. Монгол бичгийн хэлний дөрмийн судалгаа хэмээх бүтээл нь өдгөөч Монгол хэл шинжилгээний салбарын үндэс суурь хэвээр байна. Мөн зогттайж кино зохиол нь түүнийг төрийн шагналд ургамжилж, харин шагналынхаа мөнгийг тэрээр Ленинградын бүслэлтэд хоригдсон хүүхдүүдэд бүрэн шилжүүлж хамгийн өндөр хүмүүнлэгийн жишээг үзүүлсэн юм. Энэ гайхалтай хүний олон талт ертөнцийг нэм мэдхийг урьж байна. Эренчин Доржи Бимбаев зориулсан номын үзэсгэлэнтэй танилцсан уу гэсэн байна. Энэ оны төрийн шагналтаа анх удаа физикч, химч, эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшжээ. Тодорхойлбол Гавьяд багш профессор Цооху, Монгол Улсын их сургуулийн химийн техникийн эрхлэгч профессор Болормаа, физикийн ухааны доктор Тэгш Баяр нарын Монгол орны ундны усан дахь уран нэгэн сэдвт хамтын бүтээл өрсөлдөж байна. Тэд 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум 3 тосгоны гүнийн ус цэгүүдээс 1000 гаруй дээж авч тус судалгааны бүтээлээ төрөвжээ. Тус бүтээлийг шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлээд байна. Хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, онцгой байдлын ерөнхий газар, цагуур, орчны шинжилгээний газар, эрүүл мэндийн яам, зам тээврийн яам, гэр бүл нийгмийн хамгааллын яам хамтран 2025-аас 2026 оны зуудын эрсдлийн үнэлгээг хийлээ. Үнэлгээгээр нийт 21 аймаг 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 5 сум, их эрсдэлтэй 59 сум, дунд эрсдэлтэй 192 сум, бага эрсдэлтэй 74 сум байгааг тус тогтоожээ. Бүс болон аймагуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл маш их эрсдэлтэй Баян үлгийн аймаг байгаа бол их эрсдэлтэй аймагт Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь, Зэрэг 4 аймаг, дунд эрсдэлтэй аймагт 13 аймаг бичигджээ. Харин Булган, Орхон, Хинтээ аймаг бага эрсдэлтэд тооцогдож байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 450-аас 520 хүүхэд үзүүлж байна. Томуудус төвчин олон төрлийн вирусээр үүсгэгдэж байгаагаас ханиалгах, халуурах, бөөлжих, суулгах зэрэг өөр эмнэлэг зөв шинж тэмдэгтэй хоруу чанартай байна. Нэг шинж тэмдгийг арилгахад 2-оос 3 эмийг давхар хэрэглэх шаардлагатай болж байна. Тиймээс дур мэдэн эмчлэхгүй байхыг сануулж байна. Урьдчилан сэргийлэх хамгийн гол юм нь одоо дулаан баймаар нь хамгийн эхлээд хүүхд дулаахан байлгамаар нь дараад нь маскын зөөлөгдөг, гарын нугаалгадаг, хоолой амын зайлдаг тийм бүх хүн энэ дадал хөвшилт хэвшчих юм бол бид нар бол тодорхой хэмжээгээр өвчлөөс урьдчилан сэргийлж чадна гэж бодож байна. Манай улсад нөхөн жорлонгоос өдөрт 525 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдл хуримтлагдаж байгаль орчин хөрсөнд ил задгай хаягдж байна. Энэ нь өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй ус хөрсний бохирдол үндэсний гамшигт хэмжээнд хүрснийг харуулж байна. Тэгвэл Ice Global телевиз энэхүү асуудлыг хөндөж дараах мэдээг бэлтгэлээ. Гэр хороолд амьдарч байгаа айл өрхийн нөхөн жарлан бүр хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болдог. Энэ хэрээр гүний болон газаргын ус бохирдож халдвар төвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тодорхойлбол гэр хороолд байдаг нөхөн жарлан 10-аас 12 метрийн радиуст бохирлоод цацдаг гэсэн судалгаа бий. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын 360 цагаас хөрсний сорьц авч шинжилгэхэд 88% нь нянх хөгц мөөгөнцөр илэрсэн үзүүлэлттэй байна. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын 360 цагаас хөрсний сорьц авч шинжилгэхэд 88% нь нянх хөгц мөөгөнцөр илэрсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн хэдэн жилүүдэд бараг 10 жил гэж хэлж болох. Гэр хороололд байж байгаа, за ганцхан гэр хороол биш. Ер нь Улаанбаатар хотод байж байгаа нөхөн жорлонгийн асуудлууд аюулын харангад элдлээ гэж ярьдаг байсан бол одоо өчигдөр дэлхийн жорлонгийн өдрөөр бид нар анх удаа зарлалаа. Үнэхээр бас сэтгэл эмзэглэн мэдээ байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо энд байж байгаа арслантай гүүрний доотлын уснаас авсан шинжилгээний дүнгийн бохирдлын хэмжээ сонгон хайрхан дээр сонгоны гүүрний дор авсан шинжилгээтэй ижилхэн бохирдолтой байна. Өөрөөр хэлбэл туул гол гэх тэр том гол дээр цэвэрлэх байгууламжийн дараа бохирдож байгаа бохирдлын хэмжээтэй энэ жижигхэн гол дээр хотын төвд байж байгаа бохирдол маань тэнцүү байна гэдэг бол энэ бол аимшигтай мэдээ. Шалтгаан юу вэ гэхээр сэлб голыг дагсан тэр одоо бидний лагерийн амнууд гэж ярьдаг маш олон сайхан амнууд байгаа. Тэр амнууд дээр байж байгаа нөхөн жорлонгийн аюул гэсэн. Мөн Эрдэнэтийн хийсэн судалгаагаар нөхөн жорлон газрын хөрсөнд нэвчиж Улаанбаатар хотын газрын гүний усыг бохирдуулж байгааг тогтоосон байна. Үүний улмаас өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 50% нь ундалж байгаа унтны усны өгөөсөр ям бактериар бохирдож хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэл үүсээд байна.
нэг том юу байгаа усуугийн удирдах газар бидний 300 худгаас бидрийг тижээж байгаа. Тэгвэл тэрнээс гадна айлууд хашаанд гаргасан 18 мянган худаг байна. Гэтэл хашаа болгон жорлонтой гэж бодоод 680 мянган жорлонгоо худагтайгаа харьцуулах юм бол нэг худгийг бүслээд 40 жорлон байж байна. Тэгэхээр 40 жорлонгоор бүрслүүлсэн худаг нээн ус эрүүл байх уу? Юун тэр гэр хороололд байх вэ? Юунд зайсанд байж байгаа унтны уснаас нь гидсээс авахнцар нэг илэрсэн. Усны газрын даргын хэлж байгаагаар унтны усны их үүсвэр нь ям бактериар бохирдоос сэргийлэх хамгийн оновчтой шийдэл нь нийслэл Улаанбаатар хотын суурьшлийн бүх зэг цэвэр бохир усны шугамыг яралдаа татах ёстойг хэлж байна. Мөн үүний зэрэгцээ гэр оролд байгаа нүхэн жорлонгийн доо хэмжээг байж болох хамгийн доод хэмжээнд байх ёстой гэдгийг анхааруулж байна. Жанчуудаас боддоо Живгэний Пауло Жанчуу Алтан гэрэл Ice Global. Зан азрын нэрэмжтэй дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын Шаазан варын үйлдвэрийн 70 жилийн ойд зориулсан цуглуулагч Хорлоогийн Бат Пүрвийн Шаазан варын үзэсгэлэн сайхан илтгэлээ. Манай улсад тэртээ 1953 онд урчуудын артелийн Ахмад ажилтан халиуны давагдорж шаазанд ордог түүхийдийг олж мэдээд өөрийн жороор анхны шаазан хийж туршилсан нь амжилттай болж улмаар урчуудын артелийн харьяанд шаазан вар хийх туршилтын тасаг байгуулагджээ. Үүний дараа 1955 онд шаазан варын артелийн гишүүдийн анхны хурал болж артел байгуулах тухай тогтоол гарч шаазангийн үйлдвэрийн суурь тавигдж байжээ. Энэ дэлгэцсэн байгаа зүүнүүд нь ерөнхийдөө Шаазан варны үйлдвэрийн 1955 оноос хаагдах хүртэлх үеийн шаазан бүтээгдэхүүнүүд байгаа. Одоогоор бол нэг 600 орчим бүтээгдэхүүн буюу одоо шаазан эдлийг тавьж үзүүлж байгаа. Ер нь бол одоо эдгээр цуглуулгуудын гол онцлог нь одоо юу та юу гэж хэлсэн юм. Тэр талаар хэлэх. Ер нь Шаазан варны үйлдвэр ажиллаж байх үедээ ер нь үйлдвэрлэж исэн бүтээгдэхүүнүүд нь бол ерөнхийдөө Монгол ахав шингээсэн байдаг. Адуу мал, хайр, хөхүүр гэх мэт ер нь Монгол ахав тэр чигээр төрүүлсэн байдаг. Цуглуулагч Бат Пүрв энэхүү үзэсгэлэнг гаргахдаа өөрийн аавын дурсгалд зориулж гаргаж байгаа бөгөөд түүний аав Хорлоо Шаазан варны үйлдвэрт насаараа ажилласан учраас тэрээр аавынхаа хөдөлмөрийг хүндэтгэж энэхүү үзэсгэлэнг олон түмэнд дэлгэн үзүүлж байна гэдгээ тодтоглоо. За энэ бол өстой гайхалтай байна. Монгол улс тийм шаазангийн урдлаг хөгжөөд бас нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгээд энэ үзэсгэлэнг үзэхэд маш гайхалтай гоё бүтээлүүд их байна. Тэгээ миний бүр үзээгүй юм ямар их юм байдгийг бүр хараад гайхлаа. За ямар ч үсэн шаазангийн баарны үйлдвэрийн одоо ажилчдын хийсэн бүтээлүүд тэдний одоо ажилчдын нь одоо үр хүүхэд нь аав ээжийнхээ хийж бүтээсэн зүйлүүдийг одоо цуглуулж энүүгээр бол нэлээд олон жил цуглуулж одоо ийм хобби болгон хийсэн байна. Энийг бол сонсоод харлаа. Энэ бол бидний яг хүүхэд үеийн яг ингээд нандин бүх одоо дурсамж сэргээсэн тэр бүх одоо шаазангууд, ваарнууд, амьтад тэгэл одоо нөгөө ноёд хадагтай гэл бидний багада хэрэгжилж исэн бүх юм маш сайхан цуглуулж хадгалсан учраас энийг одоо хараад бас бага насны дурсамж сэргэж байна. Мөн энэхүү үзэсгэлэнд 1991 онд Монголын Шаазан варын үйлдвэрт бүтээгдсэн онцгой захиалга болох тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хүрхтэй вар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтийн хятадуудын гараар зурж хийж байсан элдв бүтээл гихчлэн Шаазан варын үйлдвэрийн бүх цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжүүдээс дэлгэцсэн байна. Жанчивдэрч Баттэрч, Евгений Павлов, Гамбат Баасан сүрэн, Жанчив Алтан гэрэл, Гантулга Төгс оюун жаргал, Ice Global. Үзэгчдээ энэ амралтын өдрүүдэд урлаг соёлын олон сайхан үйл ажиллагаанаас гадна тарих оюунаа цэнэглэх олон үйл явдал хүлээж байна. Тэдгээрийн заримаас танилцуулъя. Монгол ах уус соёл хийгээд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа нэгэн том үйл ажиллагаа Хинтээ аймагт болж байна. Чингис хотно 20-аас 23-ны өдрүүдэд болох нүүдэлчин монголчуудын адуу маллагааны өв соёлыг олон нийтэд сурталчлах хадгалан үлдээх зорилготой Талын Түмэн адуу 2025 адуу соёлын олон улсын наадмаар уламжлалт тулан орчин үеийн морин спорт, соёлын олон талт үйл ажиллагааг үзэж харах, оролцох боломжтой. Тухайлбал хаан эдийн чуулган уран бүтээлчид Монголын нууц давчнаас сэтгүүлсэн аравт гадаад талбай морд жүжигийг танилцуулна. Тоглолт Алтан ураг цогцлборт 22-ны 13 цагт болно. Улсын дөрөвчгийн эрдмийн театрт 22-ны 17 цагт
Nomadic Ballet Production-аас Carmen Contemporary Ballet-ийг төлөвлөлнө. Манай улсын анхны бүрэн хэмжээний contemporary балет болох энэхүү бүтээлийн хөгжмийг Алдарт Бизегийн гайхалтай аялгуун дээр залуу уран бүтээлч Эрдэнэ төгс өөрийн өнгө айс дотоод мэдрэмжийг нэмж бүтээжээ. Мөн бүжгийг дэглэсэн Эрдэнэ жаргал өнгөрсөн оны шилдэг бүжиг дэглээчээр шалгарсан юм. Улсын хүүхэд залуучуудын театрт 22-ны 18 цагаас Дарман Батбаярын Хайрыг харилж жүжигийг тоглоно. 40 жилийн дараа дахин тоглогдож байгаа тус театрын нэрийн хуудас хэмээдэг уг жүжигийн зохиолыг зохиолч сэтгүүлч Уран Заяа шинэтгэн бичиж Наранбаатар найруулжээ. Дуучин ая зохиогч Батөргөл 22-ны 18 цагт өөрийн уран бүтээлээсээ толилолно. Galaxy Tower-т болох тус тоглолтод тэрээр Цаваа хонгор, Хагцшгүй андта, Зовлон жаргал, Заяа, Мөнхийн ус, Аж богдын харуул зэрэг олонд төгсөн 15 дууга дуулах гэж байна. Одоо 22-23-нд дараалан болох үйл явдлын мэдээллийг хүргэе. Улсын хүүхэлдэйн театрт 22-23-ны 15 цагаас Миний хөөрхөн шүдний аялал жүжигийг тоглоно. Амны хөндийн эрүүл мэнд тэр дундаа шүдээ арчлах, зөв дадал хэвшлийг хүүхдэдээ суулгахыг хүсэж байгаа бол тус жүжиг туслана. Түүнчлэн хүүхэлдэйн театрт 22-23-ны 19 цагаас Монгол Ардын суут баримтат драмын жүжигийг тоглоно. Энэхүү бүтээлийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч зохиолч Даш Доржийн Нацаг Доржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулжээ. Соёлын төвөргөнд 22-23-ны өдөр 19 цагаас хөгжмийн зохиолч Жанцан Норвын 24 хүүрнэл дууны бүтээл эхшгэлэх гэж байна. Өрний сонгодог хөгжмийн урлагт эмэгтэй дуучны хоолойн дээд өнгийг сопрано, доод өнгийг меццо сопрано, харин эрэгтэй дуучны дээд өнгийг тенор, дундыг баритон, доодыг бас хэмээн үндсэн 5 бүлэгт хувааж тойрвдог. Мэргэжлийн дуучны 5 төрлийн хоолой бүхэлд нь хамарсан орчин цагийн мэргэжлийн хөгжимд хэрэглэж байгаа бүрэн хөгөөр тойрвсон талын харгу хэмээх романс буюу хүүрнэл дууг мэргэжлийн 24 дуучин дуулна. Улаангэр галерейд Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа чөлөөт уран бүтээлчид хийгээд соёл урлагийн салбарын залуу менежерүүдийн чадхыг дээшлүүлэх, хувийн хөгжил, нийгэмд эзлэх байр суурь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой амжилтын гарц сургалт үргэлжлэнэ. Мэдээлэл технологийн үндэсний паркт 22-ны 14 цагт хүүхдэд шинжлэх ухааны онлын мэдлэгээс гадна бит бүтээл хийж сурах, туршилт хийж үзэх, инженерчлэл, физикийн үндсэн суурь мэдлэг олгох, инженерийн физик, бүтээлч сургалт олно. Сургалтыг Space Academy Mongolia зохион байгуулж байна. Түүнчлэн цахилгаан ханаас үүсдэг вэ? Цахилгаан хэлхээ гэж юу? Цахилгаан төхөөрөмжөд хэрхэн ажилдаг вэ? Зэрэгт хариулт өгөх цахилгааны инженер сургалт болно. Монголын сквош теннисний холбооноос 22-23-ны өдрүүдэд өсвөр насны сквош теннисний 2025 улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Монгол Италийн төвөөс зохион байгуулж байгаа гүн ухааны боловсрол олгох хөтөлбөрт Итали улсын Флоренц хотын их сургуулийн төгсөгч философийн магистр Пров намжил урагджээ. Одоо үргэлжлэн гарч байгаа үзэсгэлэнгийн мэдээллийг хүргэе. Занвазрын нэрэмжит дүрслэг урлагийн музейд цуглуулагч Батбүрийн Шаазан Варын үзэсгэлэн. Монголын урчуудын эмнэлгийн арт галерейд уран баримлж Нанзад Доржийн замнал 50 уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн. Хүү арт галерейд Монгол Германы уран бүтээлчдийн хамтарсан ангаагч их дэлхий олон улсын үзэсгэлэн. Би Contemporary арт галерейд Профессорынгийн Окторгон охид бие даасан үзэсгэлэн болон Алтан намар судалбар зургийн үзэсгэлэн тус гарч байна. Ice Global амралтын өдрүүдийн соёл урлагийн болон уралдаан тэмцээний мэдээллийг хүргэлээ. Амралтын өдрөө бүтээлж өнгөрүүлээрэй. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээний дугаарыг хүргэлээ. Гамбатын басан сүрэн та бүхэндээ хамт байлаа. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлалаа.